За юу яцхандаа залгасаа. Видео хийхгүй нэлээд бодлоо. Өнөөдөр 10 сарын 23. За өнөөдөр хэдүүлээ Flask framework ашиглаад энгийн жижигхэн одоо блог хийж үзцгээе. Тэхийн тулд хэдүүлээ нөгөө юугаар энэ GitHub дээр байгаа repository-го клон хийж авцгаая. Окей. Компьютер жоохон hard Martin солиод нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. За блог Чия. Зүгээр энгийн одоо мэдээ пост оруулдаг тийм жижигхэн одоо блог хийж үзцгээе. Тэгэхээр хэдүүлээ эхлээд яах ёстой вэ гэхээр Flask мэдээж ашиглана. Database дээр болохоор өнөөдөр видеон дээр би Firebase-ийг ашиглах сонирхолтой байна. Firebase маань энэ NoSQL гэсэн үг. Хэрвээ чи сайн битгэхгүй байх юм бол чи өөрөө жоохон documentation энэ гэх мэтлэн оролдоод үзээрэй. Тэгээд магадгүй дараагийн видео маань NoSQL Relation Database хоёрын ялгаа байж болох юм тийм ээ. За Firebase-ийг сонгоод авчи. За ингээд зүгээр outline маань ерөнхийдөө бол админы хэсэгтэй байна. Тэгээд энэ удаагийн видео богино байлгахын тулд зөвхөн логин хэсгийг хийх болно. Логин хийж нэвтрэх орох хэсгийг. Тэгээд add new post edit post-ын та нар өөрсдөө хийгээрэй. За мэдээж index буюу home page хийх болно. За иймэрхүү. Тэгэхээр энэ удаагийн видеон дээр virtual environment үүсгэх шаардлагагүй гэж би одоо бодож байна. Тэгээд Firebase-ийг Python дээр ашиглаж болох одоо Firebase wrapper-ыг бол одоо 2-3 хүн бичсэн байдгийн байна лээ. Тэрнээс Purebase гэдгийг би ашиглах сонирхолтой байна. Яа тэгэхээр энэ надад бол харьцангуй амархан санагдсан. За суулгахдаа бол ингэж суулгах чинь яаж суулгах вэ гэхээр pip install Firebase. За надад одоогоор байгаа учраас ерөнхийдөө already install гэж харагдаж байна. Тэгээд мэдээж Flask-аа суулгасан байх шаардлагатай. Окей. Firebase google.com. За өнөөдрийн видео
болохгүй жоохон хурдан хийхийг хичээх болно. За тэгэхээр одоо энийг Firebase-тэйгээ холбох шаардлагатай болно. Тэхийн тулд Firebase дээр шинэ прожект үүсгээд эдгээр зүйлсийг авч одоо бүгэлж тавих шаардлагатай болж байгаа юм. Окей. За тэгэхээр хэдүүлээ Firebase-ийн configuration хийдэг Firebase гэдэг файл үүсгэе. Энийг import хийн. Мэдээж хэдүүлээ объект хандлагт байдлаа зүйлээ хадгалж явах шаардлагатай гэж одоо бодож байна. Окей. За Python constant variable гэр тухайн классын мэдээллийг шууд харах боломжтой байдаг. Ямар ч гэсэн Google-ийн аккаунтаар нэвтрээд орчие. За тэгээд за би бол энэ дээр үүсгэсэн. Тэгээд энэ дээр одоо ямар ч мэдээлэл бичиж үзээгүй. Ерөнхийдөө юус одоо жишээ нь энэ дээр ямар ч database жишээ нь үүсгэхгүй байна. Юу болсон бэ гэхээр өмнөх миний одоо хийж байсан видео минь крашлаад одоо энэ видеог дахиж блог хийдэг видеог ерөнхийдөө бол дахиж хийж байгаа. За бац. Хэдүүлээ яах ёстой вэ? За self config доогуур 2 дундуур 6-аас доогуур урдуураа 2 доогуур 6-аас гарч байгаа. Underline энэ нь ерөнхийдөө классын protected хувьсгч гэсэн үг. За нэг underline байх юм бол энэ private классын одоо private метод гэнэ уучлаарай. Private одоо variable гэж нэрлэдэг. За тэгэхээр хэдүүлээ энэ дээрээс project setting гэж ороод за эндээс segment config авчи. Уул нь эднийг би танарт харуулах эсрэгтэй. Гэтэ зүгээр видеоны дараа би устгах чинь.
За. Project ID бол бидэнд хэрэггүй юм шиг байна лээ. Ерөнхийдөө API key, out domain, database link, storage bucket, service account гэнэ. Right. Бид нар байх болчих байх гэж би өөртөө бодож байна. За, authentication буюу одоо хэрэглэгч нэвтрэх методыг нь тавьж өгөх шаардлагатай. Тэгээд хэдүүлээ бол ерөнхийдөө email болон password ашиглаад нэвтрэгдгээр хийцгээе. Тийм учраас email болон passwordтай одоо enable гэх шаардлагатай. За, нэг хэрэглэгч нэмчихье. Adivsanson@gmail.com Adivsanson гэсэн пассворттай хэрэглэгч нэмчихье. За, database руу очоод Cloud Firestore бүртээ энийг ашигласан ч болно. Ер нь бол алийг ч ашигласан болох байх гэж би өөртөө бодож байна. Гэтэ энэ удаад хэдүүлээ зүгээр real time database-ийг ашиглажээ. Test mode унших болон бичгийн хоёулангийн true гэж тавьж өгчгөө. Окей. Окей. За, тэгээд мэдээж энэний дараагаар мэдээж энэ компьютероо одоо энэ Firebase-тэйгээ холбогдох ёстой. Self refer to Firebase check initialize F self. За, тэгчээд мэдээж authentication хэрэгтэй, database мэн хэрэгтэй. За, mail болон пассвортоор одоо логин хийхдээ жишээ нь одоо энэ дэр ингэж логин хийдэг юм байна. За, self автомат. DB одоогоор алдаа байхгүй байна. За, хэдүүлээ энэ дээр одоо логин хийдэг функц бичиж өгцөө. Логин хийхдээ email пассворд хоёрыг авдаг. Тэгээд return танаар энэ out-ийнхаа юу хэвлээд үзээрэй. Одоо энэ логин хийсний дараа ямар мэдээлэл буцаж ирдгийг та нар одоо хэвлээд үзээрэй. Амар хүүгдэл ерөөдөө бол ирдэг. Ямар хүртчихэлгүй. За, ингээл та.
ингээ энэ оронд user get tune user илгээч. За логин одоохондоо хэдүүлээ зөвхөн логин хийх учраас энийг ингээд одоохондоо ингээд орхичих. Хэдүүлээ эхний зорилго бол хэдүүлээ логин хийх. За мэдээж юм маань одоо манай юу харагдаж байна. Одоо манай project folder дотор agenda гэсэн нэг text file байна. Firebase-тэй холбогдох configuration эдрийг агуулдаг нэг юм Python-ийн script байна. Одоо хэдүүлээ templates юу вэ? Ямар folder хэдүүлээ үүсгэх ёстой вэ? За templates гэдэг folder үүсгэх хэрэгтэй. За тэгээд энэ дээрээ хэдүүлээ base HTML-ийг бичиж өгнө. Base HTML гэдэг маань ерөнхийдөө бусад HTML файлууд маань ерөнхийдөө энийг ашиглана гэсэн үг. Title block end block за энэ удаагийн видеон дээр би CSS файл CSS файлыг яг хөө body block end block body. За ерөнхийдөө чиний хийх гэж байгаа сайтын ер нь байнга тогтмол ингээд байж байдаг. Одоо зөвхөн текст ч юм уу зөвхөн зураг нь солигддог тийм одоо structure бүтээц чи гаргах шаардлагатай гэсэн үг. Тэр нь ерөнхийдөө бол энэ base HTML дотроос солигдно. Тэгээд эндээсээ base HTML-ээс одоо extend хийснийхаа дараа ерөнхийдөө энийг одоо энэ title block эднэр дундаа одоо яг одоо чи юуг нөхөрлөх гэж байгаа вэ гэдэг одоо нэмэлт кодыг бичих шаардлагатай болно. Окей. За base HTML боллоо. Тэгмүүд хэдүүлээ index HTML-ийг бичих шаардлагатай. Extends base HTML ингэж бичдэг шиг санаад байна. Block title home page. За өмнөх base HTML маань index HTML маань ерөнхийдөө base HTML-ээс удамшина гэсэн үг. Тэр нь яана гэсэн үг вэ гэхээр хэрвээ одоо яг энэ template generate хийхдээ base HTML ашиглаад юм блокуд байгаа өгөгдлийг base HTML-ийн блок байгаа хэсэгт орлуулж тавиад тэгээд ерөнхийдөө
индекс HTML генерит хийж харуулнаа гэсэн үг. За зүгээр warning байна. За окей. Гараад одоо жинхэнэ апп бичих шаардлагатай. From Flask info Flask Flask name attribute slash diff index return render template гэж бичдэг шиг санаад байна. Render template index.html. Тэгснийхаа дараа if name main тэгээд хэцүү байх юм бол from debug true. Okay. Sorry guys. Come on. За. Буруу зүйлсийг яг одоо хэлж мэдэхгүй байна. Хэдүүлээ дуудаж үзэл мэднэ. Template syntax error гэнэ. Title encountered unknown tag гэнэ. Okay. CD log руу орхон зөв. Templates-ийн Flask template render extends based HTML block header and block. It looks like correct. Гэхдээ энэ нэг хаана алдсан юм бол доо. Нэгцэн байж болох бай. Guys. Body гэдэг нэртэй блок үүсгэж болдоггүй юм болов. Үгүй л байна. Блок here. Хаана алдснаа ойлгочлоо. Блок гэдэг үг нь хиндэ байх хэрэгтэй юм биш үү?
За одоо нөгөөх нь окей. Одоо болцсон гэж найдаж байна. Ярам. За ингээд ерөнхийдөө home page маань ерөнхийдөө ийм одоо ингэж харагдана. Sorry. Add. Okay. Approved. Одоо login хийн. Энэ маань одоо ерөнхийдөө login гэдэг пункт. За энэ дээр хэвлүүлээ ер нь жоохон Google дэх шаардлага гарах байх. Ерөнхийдөө би сайн мэдэхгүй байна. Add new post me. За энийг би бас ангилж мэдэхгүй байна. Яагаад methods гэдэг одоо параметрт энэ дээр нэмж бичих гээд байгаа вэ гэдгээ би одоо дараа нь бас тайлбарлая. Methods kickstart root plus root option debug option юу run боловч байна. Окей. Хаа юм бэ? Энийг ерөнхийдөө гिचээ. Гэн гол лист авч байгаа юм байна. Git post git def new post за Okay guys. За энэ дээр from Firebase import Firebase-ийг оруулж ирээд гэдэг дээр Firebase-ийг одоо объект байгуулад логин дээрээ логин маань ерөнхийдөө бас git болно. Post методыг хүлээж авдаг байдлаар хийгдэх шаардлагатай юм шиг байна. Учир нь яах гэж байгаа вэ гэхлээр бишээ. Flask login example гэж хэвлээ зүгээр хай. Script за энэ дээр login гэдэг шууд Flask-ийн өөрийнх нь одоо юу байдаг юм байна.
Wow, login required гэж шууд ингэждэг юм биш. Одоо би ерөнхийдөө энэ хэсгийг хийх гэдэг юм л та. Request гэдэг нь Flask-аас server-д орж ирдэг юм байна. Redirect гэдэг нь бас хэрэгтэй болох бах. За request гэдэг одоо энийг ашиглаад тухайн одоо request-ээс ирж байгаа мэдээллүүдийг барьж авах боломжтой болно гэсэн үг. Redirect гэдэг нь юу гэдэг вэ? Өөр тийш шидэх гэсэн үг шүү дээ. Окей. Тус нь одоохондоо биднэрт хэрэггүй, бид нар энийг ашиглахгүй байгаа. Энийг ашиглах нь бол үнэн гайхалтай зүйл болох юм шиг байна. Энэ кодыг харж байгаагаар бол чинь login required гэж тавьчихад ерөнхийдөө энэ нөхөр логин хийсэн байх шаардлагатай гэж үздэг юм байна. Би энэ блого яаж хийх гээд байгаа гэхээр Firebase маань тухайн Firebase одоо хэрэглэгч рүү нэвтрэхэд security token key өгдөг. Тухайн token key нь ерөнхийдөө session юм уу? Cookie хадгалчихъя гэж би хоёртаа бодоод байгаа юм. Тэгээ энэ яг хэрэг бүтэлтэй болох хэсгийг би яг сайн хэлж мэдэхгүй байна. Яа. Abort гэдэг функц ус гэдэг юм байна. Аимшигтэй функц юм. Abort гэдэг функц нь юу хийдэг талаар жоохон судалж үзье. Flask abort. HTTP exception За мэдээж нэгэн тийм итгэхгүйгээс цааш туршиж үзье. Abort-ыг ашиглана. За if request цэг метод нь посттой тэнцэж байгаа нөхцөлд имэйл авах шаардлагатай. Request form гэдээ авчдаг юм байна. Окей. Form имэйл ам request form sorry guys. За бичиж пассворд гэж аавна. За тэгээд PR check sign in email пассворд хэлээ. Энийг user гэдэг нь татгалж аваад энэ дэр хэдүүлээ session юм уу? How to session
Flask. I don't know. Session username гэдэг нь шууд ингээд хадгалаад өгчдөг юм байх та. Тэгэхээр session гэдгийг import хийж оруулж ирдэг гэсэн үг байна шүү дээ. Flask-аас import хийж оруулж ирдэг юм байна. Session. За зүгээр ерөөд ID гэдэгт зүгээр имэйлийн хадгалчих одоохондоо. Тэгээд тэр abort гэдэг функц нь яадгийг мэдэх шаардлагатай. Энд дээр хэдүүлээ зүгээр шууд abort 401 гэдэг нэгч. Гэхдээ ингээд тэгээд else return render template login HTML шаардлагатай. За энэ дэр хэдүүлээ login HTML-ийг үүсгэх шаардлагатай болно. За тэгээд мэдээж нөгөөх байдлаараа кодо бичнэ. Extends base HTML-ээс удамшаад тэгээд block title title login page and block block body. За энэ дээр хэдүүлээ form одоо бичиж өгөх шаардлагатай. Action дээр хэрвээ ямар нэгэн URL бичих бол шууд тухайн одоо URL дээр шууд post методыг шийддэг. Метод нь post import type text. За би яг сайн хэлж мэдгүй байна. Example би HTML-ийг хоёрд бичиг болохоор яг жоохон юм байна. Уучлаарай guys. Name email байх шаардлагатай. Энэ дээр хэдүүлээ стаха email гэж.
За хэрвээ HTML итгэхгүй хүмүүс байх юм бол ерөнхийдөө дагаж бичээд үзээрэй. Input type submit. Юу гэдэг вэ? Submit. End block. Yeah, in the warning. Yeah. Энэ дээр алдаа гарсан байна. PIK not defined гэнэ. Буруу бичсэн юм шиг байна. Яалтч буруу бичсэн байна. Уучлаарай guys, юу байх ёстой юм бэ шүү. String байх ёстой шүү дээ. Залуусаа. Сайн гадуур дотор хаачих за. Console clear-ч жагаад. Айтна. Яа, за. За эдгээр одоохондоо надад хэрэггүй болчлоо. За энэ home page маань асуудалгүй ажилтгаар ажиллана. Логин өрсөн чинь за. devsamson@gmail.com Submit. Bad request error. За юу гарцгаая? Error password гэж байна. Postmate login дээр орж ирсэн гэж та нарт харагдаж байгаа биз? За алдаа гарах бол хамаагүй. Formos password гэдгийг авч чадаагүй юм шиг байна миний ойлгосноор. Тэгэхээр template login ороод харцгаая. Арахгүй шүү дээ. Энд дээр хэдүүлээ өөрчлөөгөөсөн байж дээ залуусаа. За. Логин руугаа орцгоё. Submit. Come on. Sign in гэдэг бокс бид нар бичээ үстэй. Үгүй мө. Fuck. Уучлаарай. Хэрвээ хараалгүй хэлсэн бол уучлаарай. Sign in болгож өөрчлөе. За бид нэр debug mode-ыг true хийсэн учраас өөрчлөлтийг өдрөөд серверээр старт хийж байна. За дахин нэг оролцгоё.
Session is unused because no script key was set гинэ. За гэхдээ ямар ч үсэн бидний код ажилласан юм шиг байна. Энэ дээр post метод яваад энэ дээр user хэвлэх шаардлагатай. Хэвлэх шаардлагатай гэжтэй хэдүүлээ хэвлж одоо Firebase-с ямар одоо мэдээлэл ирж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй байна. Яг өмнөх видео яг энд очиод бас крашлсан дээр нь би бас яг ямар хөө мэдээлэл ирдгийг одоохондоо харж амжаагүй байна. За session дээр болохоор session type нь Redis. Энэхүү байдлаар ашиглаж болдог юм шиг байна. За жоохон унших хэрэгтэй хаа. Энэ дээр ч юм болохоор script key no script key was setting гэсэн юм байна. Plus session гэдэг юм суулгадаг юм байна. Ингэж төгөхгүй байхаа миний бодлоор session зөвшөөд энийг ашиглаад явчихад болох байх гэж би бодоод байна. Энэ дээр script key if you have set script key you can use sessions in Flask applications. Okay, би эхлээд script key заавал одоо тохируулж өгөх шаардлагатай юм байна. Script key-г яаж тохируулж өгөх шаардлагатай вэ? Example configuration debug plus false За тэгвэл ингэж болох байх гэж би одоо бодож байна. Street зочда зориг guys Flask дээр if run гэдэг options
script гэж энд бичиж өгч болдоггүй юм шиг байна да. Autoconfig script cache config file надаа config file байхгүй шүү дээ. За ингэж болох юм байна. Random string гинэ. За new first block найр secret амжигтай secret код байна. За so тарам Come on, ойлгосонгүй. Kind гинэ. Token юм байна. Ийм байна. Чи нэр юу яасан шүү дээ. Тэгснийхаа дараа шууд abort гэсэн шүү дээ. Abort-ны шууд unauthorized гэсэн юм шийдэх юм байна л да. За одоохондоо ийм байг тий. Цааш ийм байх хэрэгтэй гэсэн үг. За эндээс registrate гэдэг энэ field нь одоо хэрэгтэй гэж би өөртөө бодож байна. Одоо шинэ зүгээр ингээд байхгүй хэрэглэгч бичээ л да. Тэнгууд бүр ийм JSON файл шийдчихлээ шүү дээ. Өмнөх нь ч гэсэн бас JSON л байсан баг л та бодвол ийм. Окей. За тэгвэл энэ дээр ингэж болох байх. User энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Энд хэрвээ бүртгэлгүй хэрэглэгч логин хийх гэвэл яах ёстой юм бол энэ ч одоо хоёр өөр бүтцтэй JSON read байна л да. Тэгээд энэ чинь бүр бодвол бүр нөгөө Firebase дээр тэг бүр энэ дээр exception шийдсэн байгаа байхгүй юу? За тэгвэл хэдүүлээ энэ дээр ингэхгүйгээр энийг өөрчлөхгүйгээр Firebase руу ороод энийг try хийж үзье.
Тэгээд хэрвээ try хийгээд асуудалгүй ажиллах юм бол юзерийнхаа мэдээллийг өгчдөг. Асуудалтай ажиллах юм бол шууд non буцаадаг байдлаар ингээд үржилж. За тэгснийхаа дараагаар authorization буюу ерөнхийдөө одоо за хэвлээ ингээд print бүртгэлгүй хэрэглэгч тийм юу яриад байгаа юм бэ? Бүртгэлгүй хэрэглэгч байна шүү дээ гэж харуулах шаардлагатай гэсэн үг. За бүртгэлгүй хэрэглэгч окей. За тэгснийхаа дараа хэвлээ энэ дээр application руу ороод user маань номтой тэнцүү байх юм бол abort хийх ёстой гэсэн үг. Else бусад нөхцөлд session хадгалсан. Энэ нэрээ session-ыг харцгаая хэвлээ. Session-ыг яаж харддаг юм бол за session value-ны session маань ерөнхийдөө тухайн value-ыг тухайн утгыг ерөнхийдөө encrypt-лж хадгалдаг. Одоо жишээ нь би зүгээр энэ дээр email-ийн хөгдлийг л хадгалж байгаа. Гэтэл энэ дээр харагдахтаа бол одоо encrypt-лж хадгалсан байна. Энийгээрээ session маань ерөнхийдөө давуу талтай. Гэтэ энэ бол ихэнх вебсайтууд ингэ session ашигладаг гэсэн үг биш шүү. Өөр бас аргууд мэдээж ашигладаг. Гэхдээ би яг цэвэр веб хөгжүүлэгч биш учраас хамгийн энгийн байдлаар та нарт одоо веб аппликейшн яаж ажилладаг вэ гэдэг ийм одоо ойлголт өгөхийн тулд ингэж session cookie гэх мэтчлийн зүйлсийг ашиглаж одоо та нарт харуулж байгаа гэсэн үг. За redirect-ийг яаж ашигладаг юм бол одоо за хэдүүлээ юу яах шаардлагатай? Вин templates дотроо dashboard HTML гэдэг HTML хуудас үсгэх шаардлагатай. За энэ маань мэдээж одоо тухайн постыг хэрэглэгчээс аваад тэгээ хадгалдаг гэсэн үг шүү дээ. Extends base HTML block title admin sketch end block body. За энэ дэр за нэг тийм сайн байна уу? Та нийтлэг нөө тэг мэдээж дахиад форм ашиглана. Next маань post за мэдээж нөгөөхдөө ижилхэн 3 title here info type
text name title required гэд биччихдэг санагдаад байна. За алтаа гаргал хэдүүлээ гуглч үзье. Бүгдийг гуглдэд баймаргүй. За энийг бол яалтчгүй гуглднэ. Текст харийг ер нь бол одоо энэ input-ийн type-ийн бичээд байгаа хүчин юу гэхээр одоо энэ зүгээр текст авах юм уу, зүгээр одоо тоон утга авах юм уу, эсвэл бүхэл бүтэн том контекст одоо текст маш том текст утгыг авах уу гэдгийг одоо ерөнхийдөө шийддэг. Жишээ нь өмнөхдөр одоо жишээ нь одоо тийм зүгээр шүү текст area шилжиж болдго юм байна. Форм маань гэдэг формын гадаа байна гэж үү? Тийм байна тийм. Input ашигладаг юм байна. За тэгвэл хэдүүлээ дотор нь л биччихье л дээ тийм. Text area text area-ны яадаг вэ хэрэгүүд ингээд том хэмжээний текст авч болдог л гэсэн үг л дээ. Өөр ямар нэгэн тийм онцлог шинж чанар өдр бол байхгүй. За манайх ер нь харьцахгүй том авнаа. 8 колон 100 тэг нэм нь болохоор текст форм дээр ID өгөх шаардлагатай болчихлоо. Форм маань пост гэдэг нэртэй. За мэдээ гэдэг нэртэй. Ийм хаги гэж үзье. ID гэдэг мэдээ. Ингэхгүй. Тийм text area дээр нэг яаж required болгох юм бол syntax attribute value гэсэн чи form ID л гэдэг юм биш үү? Харингүй л гэдэг. Text area required энэ бол бас л ижлэх юм required гэж биччихдэг юм шиг байна. Submit
энэ ч яах. За мэдхгүй эднэр зүгээр warning юм чинь гайгүй байх гэж би бодож байна. Redirect маань за ерөнхийдөө эхний ээлжинд бол session байна уугүй юу энэ гэж одоо шалгах чад. Яаж шалгах вэ гэдгийг бодоход мэдэхгүй байгаа учраас зүгээр юм юу чи session зүгээр ерөнхийдөө хэмлээд үзье. Шууд ийшээ шийдэж шүү дээ. Add new post гэдэг нь шийднэ. Ерөнхийдөө юм маань яах вэ гэхээр print session ID шууд хэвлэж үзээд шууд template чинь дээр generate хэрэглэхтэй dashboard гэдэг dashboard HTML гэдэг HTML-ийг шууд одоо generate-лээ. Plus гэхээр харин яаж redirect хийх юм бол redirect Stack Overflow гарч ирээд байгаа юм да энэ. URL for гэхээр ерөнхийдөө бол яадаг юм бэ? Тухайн логиныг одоо хэвлэдэг юм шиг байна. Гэтэ энэ тухайн функцийн нэр нь байх шаардлагатай юм шиг байна. Бодвол URL for гэдгийг бас л яг хэрэгтэй л байна тийм. URL for new post гэдэг рүү одоо redirect хийнэ гэдэг ингээд код бичээд ингээд үзье. За болчих واخ. За. За энэ session маань устж барьдгүй багтаа зэлгч юм. Тийм бол устгач. За тэгчээд тэн дээр нэр хугацаа тавьж өгөх шаардлагатай багтаа тийм. Одоо яг жинхэнэ пассвортаа хийгээд оръё. За хаана гэтээ алдаа гарлаа.
Гэтэ би ойлгосонгүй. Ингээд бол мэдээлэл бол хэвлэж байна. Токен ID-гаа хэвлэж байна. Expired in буюу юу бол хэвлэж байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр алдаа гарсан байх. Тийм үү? Red Eye-тай арай нэг бүрүү ашиглаад байх шиг байна. Уулын зөв л ашиглаад байгаа юм байна л та. Тэгэхээр яах ёстой вэ, guys? Энд дээр одоо чинь зүйл хийгээд ах шиг байх юм. За энийг одоо Google дээр л үзье да. Sorry guys. The following doesn't return response. You must return. Ингэж яах нь буруу гэдэг юм ба та. Уучлаарай, return гэдэг түлхүүрийг бичих ёстой юм байна. Окей. Бодвол нөгөө session хадгалсан л байгаа хта. Session storage энэ хаашаа нурдгийг яа хаана хадгалагдгийг бас би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хадгалагдаагүй юм шиг байна. Вау. За ямар ч юм болчлоо. За тэгээд энэ видеог хоёр парт болгож хувааж оруулъя. Энэ маань одоо эхний парт блог хийх эхний парт маань энд хүрээд дуусгах шаардлагатай болчлоо. Уучлаарай. Та нар бас оролдоод үзээрэй. Надад ямар ч гэсэн зугаатай байлаа. Дараагийн видео дээр хэдүүлээ блого дахин үргэлжлүүлж одоо чинь эндээс тухайн одоо хэрэглэгчийн хөгжлийг аваад постыг аваад Firebase руугаа хэдүүлээ хадгалж үзцгээе. Тэгээд индекс руу оронгууд тухайн индекс дээр индекс буюу home page руу ороход чиний нэмсэн мэдээллүүд ингээд жигсаад харагдаж байдгаар ингээд дараагийн парт дээр хийх болно. Энэ удаагийн парт ингээд энд хүрээд дуусгая. За энэ дээр session-ы мэдээллийг харуулхад чинь хэвлэхэд одоо devsonsony@gmail.com гэд хэвлэж байна. Гэтэл браузер дээр ерөнхийдөө ингэж одоо encryptлсэн байдалтай харагдаж байна. За ингээд
Энэ хүртэл надтай хамт код бичсэнд баярлалаа. Дараагийн видеоор уулзлаа. Түр баяртай.